Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр мансууруулах бодис бие махбодод сэтгцэд нөлөөлөх сөрөг үр дагавар гэсэн сэдвт хичээлийг үзэхнэ. Хичээлийнхаа зорилго зорилттой танилцъя. За хичээлийн зорилго энэхүү сэдвийг судалсны дүнд мансууруулах бодисын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судлан хэрэглэхээс татгалзах чадварт суралцсан өөрийгөө болон бусдыг сэргийлэх боломжтой болно. Хичээлийн зорилт суралцагчид мансууруулах бодисын бие болон сэтгцэд нөлөөлөх хор нөлөөг мэддэг болно. Хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ, хор хөнөөллийн тухай цөөн яриа болон үнэн бодит мэдээллийн талаар зөв ойлголттой болно. Хичээлийн сэдвтэй холбогдлолтой дараах 10 өгүүлбэрийг уншаад цөөн яриа юу эсвэл бодит үнэн мэдээлэл үү гэдгийг ялган танаарай. За ялгсан гэж бодож байна. За хичээлийн төгсгөлд эдгээр өгүүлбэрүүдийг цөөн яриа юу эсвэл бодит үнэн мэдээлэл үү гэдгийг та бүхэн мэдэх болно. За дараагийн бичлэгийг анхааралтай үзээрэй. Миний биш. Таста шава. Энэ өхний амьдралд юу тохиолдсон бэ? Заавал мансууруулах бодис хэрэглэх шаардлага байсан уу үгүй юу гэдгийг та бүхэн тунгаан бодоорой. За мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийн биед гардаг өөрчлөлтүүдийг харцгаая. За шүд бөөлний өрөвсөл. Нүдний болор цайж хүүхэн хараа огцом томорно. Хөгшрөлт хурдцтай явагдана. Ийдээс үхжиж эхэлнэ. Мэдрэл сэтгцийн согогтой эргэтэн системийн гажигтай хүүхэд төрөх. Бэлгийн замын болон бусад халдвар төвчөнд өртөх эрсдэлтэй. Эцэж турна, арьс саралт захтнах гэх мэт шинж тэмдгүүд мансууруулах бодис хэрэглэдэг хүний биед гардаг юм байна. Мансууруулах бодис хэрэглэсэн хүний сэтгцэд гарах өөрчлөлтүүдийг мэдэж авцгаая. Оюун ухаанд оройдох, айдас түшүүрт автах, уур уцаартай болох, түрэмгий авирлах, ой санамж муудах, хичээл сургууль завсардах, мансууруулах бодисыг ямар ч хамаагүй арга замаар олох оролдлого их, дээрэм тонуул хийх, түр зуур сэтгэл хөөрөн баясах, түгшүүрлэх, сэтгэл санаагаар унах, ганцаардах, гэр бүлийнхэнтэйгээ маргалдах, идвэх сонирхолгүй болох гэсэн шинж тэмдгүүд тухайн мансууруулах бодисыг хэрэглэж байгаа хүний сэтгцэд гардаг юм байна. За дараагийн бичлэгийг үзээд өнөөдрийн хичээлийг хамтдаа дүгнцгээе. Зүгээр л ганцхан сорчих. Гоё үү. Зүгээр мөнгө хэрэггүй. Чамд бэлгэлээ. За юу сүртэй. Ганцхан удаа штэ. Залуунаас байна. Чи юм үзэх хэрэгтэй. Ингэж эхэлдэг. Эхний удаа тэд. Үнгүй юу. Эргээд алах юм л. Дахиад донтоод их үед чи нэмж өгнө. Дараа нь харин өөрсдөө болох. Зүгээр
ганцхан сорч гэдэг үү? Зүгээр би өөрөө мөнгө олоод ирье. За юу сүртэй юм дээ. Өчгөөчтэй. Залуу нас штэ нарийн л да. Ингэж ойлцдог. Дэндүү хайрламар хүмүүн заяаг. Дэми үснэ. Эцсийн үчтэл ойлгодог. Тэгж дуусдаг. Тиймээс өөрийгөө хамгаал. Яг одоо татгалз. Юунд ч биш. Өөртөө л найд. Онд хүний дундаас нөхөрлөх үнэн олцсон. Буруугийн өмнөөс үгүй гэж сархтай хэлсэн. Мансуурд ихний удаа гэж байдгаас ганц удаа гэж байдгүй. Тиймээс бүх залуу. За бичлэгээс юу ойлгож авсан бэ? Амьдралдаа юу хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг ойлгосон гэж бодож байна. За хичээлийн 10 өгүүлбэрийг цуу яриа юу эсвэл бодит үнэн мэдээлэл үү гэдгийг ялган таних даалгавар өгсөн. За та бүхний хариулттай нийцж байна уу үгүй юг ажиглаарай. За 1 масууруулах бодис баг зэрэг хэрэглэх нь эрсдэлгүй. За энэ нь цуу яриа. 2 шин зүйл мэдхийн тулд хар тамхиг хэрэглэж үзэх нь зүгээр нэг удаа хэрэглэхэд донтуулахгүй. Энэ нь цуу яриа. Хар тамхиг ямар ч зорилгоор хэрэглэсэн донтоход хүргэдэг. За 3 хар тамхи татсны дараа машин жолоодох нь арх угаа жолоо барихаас аюулгүй. Энэ нь цуу яриа. Хар тамхи нь архины адил орон зайн баримжааг алдуулж рефлекс болон эсрэг үйлдэлийг удаашруулна. Эдгээр нь осолд оруулах магадлалыг хэсэгдэг. За 4 хар тамхин донтогчид ямар ч хүч чадалгүй болдог. Цуу яриа. Донтох нь оюун санаа, бие бэлдэр болон бүх зүйлд нөлөөлдөг. За 5 масууруулах бодис хэрэглэх нь хүмүүс асуудлаа шийдэхэд тусалдаг. Энэ нь цуу яриа. Масууруулах бодис хэрэглэснээр хүмүүс асуудлаа мартах буюу асуудлаас шалтгаалсан өвдөлтийг багасгах боловч асуудал нь алга болохгүй тулд улам л асуудал нэмэгдэж байна л гэсэн үг. За 6 сэргээшийг зөвхөн 60-ын дагуу хэрэглэж болно. Энэ нь баримт. Гэхдээ сэргээш нь эрүүл мэндэд маш муу үр дагавартай. Жишээ нь элэг зүрхний өвчин, бэлгийн чадхыг өөрчлөх, ууртай тогшин болгох, зүү тариур дамжуулан хэрэглэснээр дохыг үүсгэгч ХТХВ-гийн халдвар авах зэрэг эрсдлүүдийг араасаа дагуулдаг байна. За 7 эмчийн завраар хэрэглэсэн нойрны өвчин намдах хэмээн донтуулахгүй. Энэ нь цуу яриа. Завраар хэрэглэсэн эмүүдч түүнд тасалтай болгон донтуулдаг. За 8 кофе, цайнд сэргээгч болон мансууруулах бодис агуулгаддаг. Энэ нь баримт. Кофе, цай болон олон хундаанд кофеин агуулдаг. Кофеин донтуулдаг сэргээшийн нэг толгой өвдгөн түүнийг нэхэж байгаагийн шинжээ. 9 та мансууруулах бодис суцаар тарьж хэрэглэдэггүй бол ХТХВ-гийн халдвар авахгүй. Энэ нь цуу яриа. Арх уух, бусад хар тамхи хэрэглэх нь бэлгэвч зөв хэрэглэх чадварыг болгох, мартуулах зэрэг нөлөөтэй байдаг. 10 хар тамхиг хуулийн дагуу хүчтэй өвдөлтөд эсрэг хэрэглэдэг. За хавдар болон бусад архаг өвчин. За энэ нь баримт. Хар тамхи хэрэглэх нь хууль бус. Зөвхөн амьдралын сүүлчийн мөчтөө байгаа хүмүүст хөнгөвчлөх хэмжлэгээний хэрэглэдэг байх нэ. За та бүхний хариулттай нийцж байна уу? За хамтдаа уншицгаая. Америкийн нэгдсэн улсын иргэн Jennifer Selfie Tracy хүү хагас жилийн өмнөөс хар тамхинд донтож эхэлсэн бөгөөд одоо ажилч үгүй, гэр оронч үгүй нэгэн болжээ. Бүсгүй нийтлэлээ энэ бол героин болон метафамины нүүр царай гэж эхлээд хүүгийнхээ зүгийг тавьсан байна. Энэ хугацаанд Коди үнэхээр танигдахын арга өөрчлөгдсөн. Маш олон гэр бүл манайх шиг ийм аимшигт асуудалтай тулгардгийг би мэдэж байна. Энэ хоёр зураг
7 сарын зайд ахуулсан зураг нэг хүн гэхэд танигдахын аргагүй. Энэ аим шиг ямар хурдтай явж байгааг хараач гэж Женнифер бичжээ. Мөн хүн сураг тасраад хэдэн 7 хонож байгааг нь орилгүй явж байгааг нь эхийн сэтгэл гадарлаж байгаач. Коди Лас Вегаст амьдардаг орон гэргүй түүнийг байнга хар тамхиг хэрэглэж байгаа сургал Женнифер хамгийн сүүлд сонссон байна. Мууч гисэн сураг гарсанд их хүн хүүгээ амьд байгаад баярлжээ. Тэгээд фэйсбүүкээрээ дамжуулан хүүгээ холбоо барихыг гуйсан байна. Ил нийтлэлийг дараа тэрээр хэдэн 10,000 сэтгэгдэл авсааж гацгүй хүүгээс нь л сураг илрээгүй байна. За саяны нийтлэлээр гарсан хүүгийнхэн зураг. За бие махбодд гарсан ялгааг ажиглаарай. За 100 гар талд байгаа зураг нь хар тамхи хэрэглэдэггүй байсан үеийнхэн зураг. Харин баруун гар талд байгаа зураг нь хар тамхи хэрэглээд донтсон байх үеийнхэн зураг. За гэрийн даалгаварт Jennifer Sedlin Tracy-ийн хүүд туслан зөвлөмж боловсруулж ирээрээ. За сурах бичгийн 52 дугаар хуудсыг уншиж судлан тохиолдол 1-2-ыг хийж гүйцэтгээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.